Өсөн оноогоо авч чадаагүй сурагч амиа хорлжийг үнэхээр аимшигтайгаар хүмүүс бие бинийгээ зодж байгаа байхгүй. Бид нэр ингээд хамгийн сүүлийн арга хэмжээ буюу ажил хаялт зарлна гэдгээ одоо ингээд илэрхийлж байна. Наадмын тасалбарыг мэдээж хэрэг нэг шагналааттай үн нэмээд зардаг хүмүүс гарч ирсэн. Хоорондоо биф үүсгэсэн жүжигчид гад хоёрт нь ингээд шагналагчид хоёрыг нь ингээд орхичваа плейк таймын үеэр хүний амь насанд хүрсэн аимшигтай тийм мэдээ бол гарсан байгаа. Монголд дахиад л шатхууны асуудал үүслээ гэдэг талаарх мэдээлэл байгаа. Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ урт удаан хугацааны дараа цоо шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За та хэд намайг сансан уу? За би бол та нарыгаа маш их саналаа. Бас яг энэ бичлэгээ бол үнэхээр их саналаа. Тэгэд яг өнөөдөр энэ бичлэгээ ингээд хийгээд сууж байхдаа бол ингээд догтлоод миний хувьд бол үнэхээр гоё юм. Тэгэд яагаад сүүлүүд ингээд бичлэгээ хийхгүй утсан юм бэ гэх юм бол бас хэд хэдэн шалтгаанууд байна. Хамгийн ихний том шалтгаан гэх юм бол манай охин өвдөөд ханиад хүрээд хэд өдөр халуураад нилээн болсон байгаа. За тэгээд нэг юм ханиад нь гайг болсон чинь дахиад хашилтай болоод бас ингээд биеэр нь дүүр юм туураад бас нэлээд асуудалтай байлаа. Одоо бол охин маань идэгсэн. Тэгсэн чинь өөрөө ханиад хүрээд одоо ингээд ханиад маань яг идгээгүй жоох ингээд хамар маань гоншонцсон байж байгаа. За тийм болохоор хэрвээ сонсоход төвөгтэй байвал та бүгдээсээ уучлалт хүсье. За үүнээс гадна подкастынхаа нэг дугаарыг бичлээ. За мөн зарим хүмүүс намайг мэддэг байх. Би юун дээр Instagram дээрээ болон Facebook дээрээ reel гэж оруулдаг байгаа. Тэгээд саяны сүүлийн хэд өдрөөс нэлээд олон reelний ажлууд орж ирээд тэр reel-ээ хийсээр гад бүр ингээд цаг завгүй ингээд бас л ажилласаар л одоо энэ өдөр хоногуудыг бол өнгөрүүллээ. Тэгээд та хэд маань сонин сайхан юу байгаа вэ гэдгээ манайхан та хэд маань комент хэсэгт бичээрэй. Тэгээд хэдүүлээ одоо шууд Монголын сүүлийн үеийн ховж ив сонин сайхан юу байна гэдэг талаараа ярий. За хамгийн ихэнд яригдаас идэв маань эсэлтийг ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл байгаа. За сая яг 6 сарын сүүлээр Монгол улс даяараа эсэлтийн ерөнхий шалгалт бол болсон. Үүнтэй холбоотой хэд хэдэн яригдах зүйлүүд бас гарч ирсэн байгаа. За хамгийн эхнийх нь гэх юм бол яг энэ шалгалтын дээр зарим хүүхдүүд ингээд арын хаалгаартай мөнгө өгөөд одоо юм хариултуудыг мэдчихсэн гэдэг асуудал гарч ирсэн. За энэ нь болохоор 6 сарын 26-ны өдөр яг юм Facebook групп дээр орсон нэг пост байгаа байхгүй. За энэ пост болохоор 2026 онд Яш өгөх сурагч болон оюутнуудын нэгдсэн групп гэд энэ групп дээр постлсан байна. За тэгээд энэ дээр орсон мэдээллээр гэх юм бол англи хэлний бүх вариант 2,500 бүтэн хүнээс задраад 3 дугаар сургууль дээр өгсөн ихэнх хүүхдүүд 100-ыг гарч ирсэн л гэн шүү. Арай юу боловсролын яам гэдэг постыг оруулсан байгаа байхгүй. За тэгээд энийхэн дор болохоор юу бүр одоо тэгээд нийлээд гомдол энтер гаргая даа хахаа гэдэг комментиг бичсэн байгаа байхгүй. За тэгээд энэ пост орсны дараа буюу 3 хоногийн дараа одоо зариг цэгийн мен дээр бас нэгэн одоо пост мэдээлэл орсон байгаа. За үүн дээр болохоор гар утас нууцаар авч орсон 22 сурагч Яшин оноогоо хүчингүй болголоо гэдэг мэдээлэл орсон байхгүй. За тэгээд энэ дээр болохоор яг гар утсаа авч орсон гэснээс биш одоо ерөөсөө тийм одоо хуусан тэр одоо Яшийн хариу материалыг авсан гэдэг талаарх мэдээлэл бол байхгүй байгаа. Тэгээд яг сая хэлсэнчлэн 2026 онд Яш өгөх одоо сурагчдын групп гэд бааштай тий. Яг энэ групп дээр ер нь л яг нэг иймэрхүүтэй ингэж хуулсан, яасан, уцаа авч орсон гэх мэтчлэн постууд явж исэн байхгүй. За би ягаад энэ группт байдаг вэ гэхээр одоо яг миний хийгээд байгаа подкаст чинь яг энэ 10 жилийн ахлах ангийн хүүхдүүд оюутнуудад чиглэсэн одоо ажил мэргэжлийг сурталчлах зорилготой подкаст байгаад байгаа шүү дээ. Тийм болохоор одоо энэ подкастнда зориулаад ч гэх юм уу ер нь одоо энэ хүүхдүүд яг ямархуу мэдээлэл хоорондоо солилцож гин гэдэг мэдээлэл авах зорилгоор энэ группт байгаад байдаг байхгүй. За Яштэй холбоотой дараагийн мэдээлэл гэх юм бол одоо энэ эсэлтийн ерөнхий шалгалт дээр хүссэн оноогоо авч чадаагүй сурагч амиа хорлжээ гэдэг бас юм мэдээлэл явж исэн. За үүний нь болохоор invoice цэгийн дээр 7 сарын 3-ны өдөр орсон мэдээлэл байгаа байхгүй. За үүн дээр Дорнот аймагт Яш өгч хүссэн оноогоо авч чадаагүй сурагч амиа хорлсон харамсалтай хэрэг гарчээ гэдэг энэ мэдээлэл бол ингээ явж исэн. Тэгээд зөвхөн энэ invoice гэлтгүүгээр те ер нь хэд хэдэн пэйж дээр болон одоо мэдээллийн сайтууд дээр яг энэ мэдээлэл бол явж исэн байгаа. Тэгээд энэ бол үнэхээр харамсалтай мэдээлэл байгаа ч те. За мөн эдгээрээс гадна одоо Яштэй холбоотой Яшийн талаарх мэдээлэлтэй холбоотой нэг юм бичлэг гэдэг эмхтэй гарч ирсэн байлээ. Тэгээд сүүлд яг миний Facebook дээр энэ бичлэгүүд нь нэлээд гарч ирж харагдаад байсан байхгүй. За энэ эмхтэй яг энэ хүү бичлэгүүд дээр юу гэж ярьдаг вэ гэхээр одоо энэ Яшэс болж амиа хорсон хүүхдийн талаар ерөөсөө хэн ч ярихгүй байна. Яагаад энэ талаар боловсролын яамд урахгүй байгаа юм бэ гэх мэтчлэн зүйлүүдийг яриад за тэнгуүдээ яг л энэ Монгол улс тааж байгаа энэ эсэлтийн ерөнхий шалгалт бол те Монголоос өөр улс оронд ерөөсөө энэ оноо бол одоо оноо гэж тооцохдохгүй зөвхөн Монгол улс тал хүчинтэй ийм шалгалт байдаг. А гэхдээ энэ шалгалт нь шинжлэх ухааны ямар ч юм
үндэслэлгүй шалгалт байдаг юм а. Одоо энэ их сургуулийн болон 10 жилийн багш нар өөрсдөө англи хэлний энэ эзэлтийн ерөнхий шалгалтыг өгөөд өөрсдөө тэнцвэргүй хэмжээний одоо тийм шалгалтыг бэлддэг. Ерөөсөө ийм шинжлэх ухааны үндэслэлтэй биш, ерөн шалгалт гэж тооцоход маш юм хэцүү ийм шалгалтыг хүүхдүүдээс авч болохгүй гэдэг талаар өөрийнхөө хуудас дээрээ дуурж байгаа байхгүй юу? Мэдээ сонсоод тэгээд хямарсан яагаад вэ гэх юм бол Ешэс болоод Дорнод аймагт 12 дугаар ангийн хүүхэд амиа хоолцсон байсан гэсэн. За угаасаа энэ талаар би угаасаа ярьдаг байгаа. Гэтэ амтай болгон одоо Ешийн оноо бол одоо хамгийн чухал тий. Тэрнээс гадна Ешийн онооноос болж одоо хүн амиа хорлно гэдэг маш том асуудал байхгүй юу? Тэгээд энэний талаар нэг ч дуурахгүй байна. Ешийн шалгалт чинь одоо шинжлэх ухааны үндэслэлтэй биш шалгалтаа. Өөрөөр хэлбэл одоо Ешийн 800 онооны хүлээлт гэдэг заяа энэ чинь одоо англи хэлийг би хэлээд байгаа шүү дээ. Англи хэлний багш нар одоо англи хэлний мэрэгчлэлтэн гадаадын мэрэгчлэлтэнгүүд хараад гайхах шалгалтаа. Одоо хинч зохиоцын буу мэдний гачин шалгалт байдаг. За тэгээд нэг юм хэлэхэд шүү дээ. Багш нар өөрсдөө өгөөд бол угаасаа тэнцэхгүй. Нэгдүгээрт нь тийм асуудал байгаа. Хоёрдугаарт нь чинь зүгээр л цээж бодон бичлэгийн 12 жилийн үр дүнг одоо нэг өдрөөр ингээд сандаргаж авна гэдэг чинь нэгдүгээрт сэтгэл зүйн үед маш том асуудал болдог. За тэгээд яг Ештэй холбоотой олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан нэлээд яригдах одоо сэдвүүд маань саний яригдах зүйлүүд байлаа. За тэгээд одоо яг энэ Еш өгсөн хүүхдүүд маань оноо хараад сургуулаа сонгоод мэрэгчлээ сонгож байгаа гэдэг нь бол харагджилээ. Ялангуяа яг тэр саний хэлсэн Facebook групп дээр хүүхдүүд яг энэ мэрэгжил юу хийдэг, энэ мэрэгчлэр сурахын тулд аль сургууль нь зүгээр вэ гэл биенээсээ асууж байгаа гэдэг нь бол нэлээд харагдчихсэн. За тийм болохоор одоо намайг сонсдог ахлах болгон ахлах ангийн хүүхдүүд болон оюутан дүүнер маань за магадгүй намайг сонсдог бусад одоо үзэгчдийн маань ойр дотны те одоо хамаатныхын дүүч гэдэг юм уу яг юм ахлах ангид орж байгаа за эсвэл оюутан болж байгаа хүүхдүүд хэрвээ байгаа бол миний подкастыг санал болгоорой гэж уриалмаар байна. Яагаад гэх юм бол би мэрэгжил болгоныг яг ажлын байран дээр юу хийх юм бэ? Энэ мэрэгчлэр сурахын тулд яг ямар шаардлагууд одоо ямар шалгуурууд байд юм бэ гэдэг талаар яг мэрэгжлийнх нь хүнийг уурж авчирсан тийм подкаст бол хийж байгаа байхгүй юу? Тэгэд яалтчгүй одоогоор эхний 3 дугаар орсон ч гэсэндээ хангалттай үзэлт бол авахгүй байгаа. Гэхдээ би үүнийг өөрөө яг юу гэж харж байгаа вэ гэхэлэр одоо боловсролын контент ийм хов живний сонин сайхны талаарх контентыг одоо үзэлтээрээ тэргүүлэхгүй ч гэсэндээ одоо яг тэр мэрэгжил болгоно ингэж гаргаж ирж байгаа маань нэг ч гэсэн хүүхдэд одоо мэрэгчлээ сонгохтонтэй түлхэц болвол нэг ч гэсэн хүүхдэд багахан хэмжээний мэдээлэл өгч чадчихвэл яг миний энэ подкастыг хийж байгаа гол зорилго маань биелж байгаа гэж бол харж байгаа. Тийм болохоор таад маань яг тэр одоо чиглэсэн тэр дүүнер хүүхдүүдэд яг энэ подкастыг маань санал болгоорой гэж уриалмаар байна. За одоо хэдүүлээ дараагийн яригдах сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь болохоор ирээнд байгаа одоо монголчууд гэх юм уу бас зарим нь өвөр монгол хүмүүс бол байх шиг харагдсан. Тэгээд нэлээд том одоо аимшигтэй зодон болсон байлээ. Тэгээд энэ талаарх мэдээллийг та нартай хүргэе. За энэ нь яг 6 сарын 26 27-ны өдрүүдэд болсон хэрэг байгаад байгаа байхгүй. Тэгээд би яг яаж агаад чинь ирээнтх одоо монголчууд гэдэг Facebook групп руу орсон. Ер нь бол энэ группийн юмнууд одоо постууд над дээр бол гарч ирээд байдгийн. За тэгсэн чинь зодуулсан хүүхдүүд ингээл амь дуу гээл те монголоо зоджээ ойлгомжтой нэг их сонин зүйл байхгүй. Хятадууд зодтолдох завгүй ажиллаж байгаа гэх мэтчлэн иймэрхүү постууд харагдаадсан байхгүй. Тэгэхээр энэ яг юу болсон болоо гэд хайлт хийгээд харсан чинь за яг нэг юм баарны гадаа нэлээд аимшигтэй зодон болсон юм байна. За тэгээд энэ бичлэг нь бол мэдээж хэрэг задарсан. Гэхдээ би яг энэ бичлэгийнх нь эхлэл хэсгийг үзээд яг цаашаа бол үзэж чадаагүй. Яагаад гэх юм бол бүр үнэхээр аимшигтайгаар хүмүүс бинийг зодж байгаа байхгүй те. Бүр ингээл 2 3 нэгэд газар хөвтөж яхад бүр дээрээс нь ингээл хөшөглөл бүр үнэхээр аимшигтай дүр зураг бол тэр бичлэгнээс харагдчихсан. Мэдээж хэрэг энэ асуудал нэлээд юм хүмүүсийн анхаарал хандалтыг аваад бүр ингээд бөө юм болж байгаа шүү дээ те. За тэгээд сүүлд нь болохоор яг тэр баарных нь эзэн тэр зодоо хийсэн ингээд залуучуудаас ингээд бичлэгийг нас авсан байгаа байхгүй. Яг энэ миний баарны гадаа ийм асуудал үүссэн болохоор одоо энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг байдлаар яг тэр бичлэгийг бол хийсэн гэдэг нь харагдчихсан. За тэгсэн чинь яг тэр одоо зодсон залуу болон зодуулсан залуу хоёр хоёул ингээд хамт ингээд зогсож байгаа байхгүй. За тэгсэн чинь зодсон залуу нь болохоор те нөгөө зодуулсан
гэсэн хүндээ та одоо ингэж ямар нэг асуудал байхгүй гэд хэлчихээ. Одоо ингэж хоорондоо асуудлаа шийдчихээ. Та одоо ингэж асуудал байхгүй гэд хэлчих гэдэг утгатай зүйлийг яг тэр нөгөө хүндээ хэлж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр мэдээч хэрэг яг энэ зоцсон гэдэг энэ залуу нь болохоор одоо ингэж хуулийн тий ямар нэгэн хариуцлага үүрхгүйгээр цагдаа сэргийлэх гэхгүйгээр одоо энэ асуудал ингэ шийдчихье гэж одоо хандж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа байхгүй. За тэгсэн чинь нөгөө залуу нь ингэж хөөрхий бас ингэ юу гэх мэдэхгүй тий одоо ингэ асуудалгүй гэд тэгж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр баарны эзэн гэдэг нь ийм өвөр монгол юм шиг л хүн байгаа юм л да. Яг нэг юм монголоор ярьж байгаа. Гэхдээ аялахтаа ингэж ярьж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Учраа болов. Чи болох юм уу? Чи учраа болно танайд. Болохгүй би чагтаад явна. Чи учир нь чи миний баарны гадна танаас зодолцоо. Хамаагүйгээ хэлж байгаа. За бахаажууд зааж байгаа байхгүй. Та хамаагүйгээ хэлчихээ. Тэгээд явцгаа. Хамаагүй юу? Хамаатууд би маргааш тэр камера чинь гэрч болгох юм шүү. Тэр зоцсон гэдэг залуугийнх нь яриаг сонсонгууд бас л нэг жоохон аялахтай юм шигтэй. Тэгэхээр яг монгол хүмүүн үү эсвэл өөр монгол хүн үү гэдэг нь ингээд тодорхойгүй юм шиг бол надад санагдсан л да. Тэгээд одоо энэ асуудал ямар тач ингэж бол шийдэгдсэн байлээ. Тэр зодуулсан залуу бол эмнэлгийн үйлчлэгээ тусламж бол авсан байгаасаа ялангуяа ийм гэмтэл гэдэг чи одоохондоо ингээд мэддэхгүй мөртлөө явандаа ингэж гарч ирэх маш том тийм одоо хор уршигтай байдгийг штэ тий. Тэгээд бас яг энэ хүн нь монгол хүн бас биш л байгаасаа гэж бол хүсэж байна. Яг монгол хүн ингээд хохироод үлдсэн бол бас үнэхээр харамсалтай санагдаж байна. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь эрчим хүчний салбарт ажилладаг залуучууд ажил хаялт зарлах одоо хүртэл тийм одоо хэцүү нөхцөл байдалд ингээд хүрсэн гэдгээ мэдгдсэн, зарлсан. За одоо бид нарын цалин хэрвээ нэмэхгүй байх юм бол энэ чигээрээ хэрвээ яваад байх юм бол бид нар ингээд хамгийн сүүлийн арга хэмжээ буюу ажил хаялт зарлана гэдгээ одоо ингээд илэрхийлж байна гэдэг одоо мэдгдлийг ол хийсэн байгаа. За яг уг асуудал нь 6 сарын 29-ний өдөр бол босон байхгүй. За хамгийн ихэнд ярих зүйл нь хэм бол яг энэ ньюсрум дээр орсон одоо мэдээлэл байгаа. Эрчим хүчний салбарын ажилчдын цалингийн асуудлыг шуурхай шийдэхгүй бол маргааш гэхэд нийтээрээ тог цахилгаангүй үндэсний хэмжээний аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг анхааруулж хэлье гэдэг ийм мэдээлэл орсон. За үүнээс гадна ийм бичлэгнээс ингэж орсон байгаа. За үүнээр тус салбарын ажилчид юу гэж ярьдаг вэ гэхээр одоо Монгол улсад яг энэ эрчим хүчний салбар бол бүр ингэж орхигдсон. Энд хэн ажилтсан бэ гэх юм бол хүмүүс л ажилтгаа. Энэ хүмүүсээ хэрвээ бодохгүй бол одоо бүр ингэж хэцүү нөхцөл байдалд ингэж бид нэр ороод байна. Яг энэ эрчим хүчний салбар ч юм бол те онцгой ийм одоо хүнд нөхцөлд ажилдаг ийм салбар штэ. Тэгээд энэ салбараа одоо бодож хүмүүсийнхаа цалин хүчийг одоо нэмэхгүй бол төвчээрийн утас бар ингэж тасрах хэмжээний ийм нөхцөл байдал үүсээд байна. Тэгээд хэрвээ цалин нэмэхгүй бол бид нар бүгдээр ингэж ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна гэж ярьсан байгаа байхгүй. Мөн яг үүн дээр Монголын эрчим хүч геолог уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо гэд байдаг юм байна. За тэгээд тус холбооноос бол одоо өөрсдийнхөө пэйж дээр юм шууд лайвыг за мөн бусад одоо сайтууд телевизүүдийг ингээд дуудаад бас л яг юм одоо бага хэмжээний тэг хэвлэлийн бага хурал маягийн зүйлийг бас хийсэн байгаа байхгүй. За үүн дээр яг юу гэж ярьдаг вэ гэхээр цалин хөөсөөс гадна бид нар нийт 11 зүйлийг өрсөлдөн дээр ингэж тусгасан байгаа. За энэ 11 зүйлд болохоор одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл гэх мэт зүйлүүдийг одоо ингэж тусгаад ингэж одоо хүсэлтэд бид нэр илгээсэн. Хэрвээ бид бүгдийн энэ хүсэлтийг авахгүй байх юм бол бид нар эцсийн арга хэмжээ буюу ажил хаялтыг 7 сарын 1-ний өдрөөс эхлээд одоо ингэж эхлүүлэх мэдэгдэж байна гэдэг зүйлийг ярьсан байгаа байхгүй. За тэгээд бас л яг те энэ салбар бол ингэж бүр тэр чигт ингэж уналтанд орчлоо штэ. Бид нар ямар хүнд нөхцөлд ажилладаг билээ. Одоо энэ салбар дээр ингэж анхаарахгүй болохгүй гэдэг зүйлүүдийг ярьдаг. Яг энэ бичлэгнийх нь ард энэ салбарын хүмүүс ингэж нүг одоо юу гэдэг вэ ийм самбар бариад ингэж зогсож байгаа байхгүй. За энэ самбарууд дээрээ юу гэж бичсэн байсан бэ гэхэлэр бид илүү зүйл хүсээгүй. Эрчим хүчний салбараа аварцгаая. Залуучууд эрчим хүчний салбараас дайжиж байна. Аюулгүй ажиллагаа алдагцсан бид зөвхөн гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авахыг шаардаж байна. Ажилтан бол үнэт капиталаа ажилласаар амьдрал улам дороцоор ядуурсаар гэх мэтчлэн иймэрхүү одоо пайзуудыг ингэж барьсан гэдэг нь бол харагдчихсан. Энэ мэтчлэн тус салбарын залуучууд ажилтнууд дугуурч эхэлсэн чинь эрчим хүчний яамны сайд найдлаа за мөн сайтад ярилцлаа гэсэн мэлээ. За үүнийг нь болохоор НТВ-гийн мэдээгээр одоо ингэж гарсан байгаа байхгүй. За үүн дээрээ юу гэж хэлсэн бэ гэх юм бол Монгол улсын дундаж цалин 2 сая
989 мянган төгрөг байхад эрчим хүчний салбарын дундаж цалин 3 сая 747 мянга байна. Цалингийн хэмжээ уул уурхайн салбарын араас 2 дугаарт орж байна. Ажил хаях хэмжээнд бол биш ээ. Ажил хаях нь салбараа аврах биш, ажил хийж салбараа аврая. Би ажил хаяна гэж бодохгүй байна. Ажил хаялаа гэхэд өгүүлбэрлэл тасалдахгүй. Энэ бол зохицуулалттай зүйл учраас асуудлыг бодтой ойлгохыг хүсье гэдэг ийм мэдээлэл ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь энэхүү мэдээлэлд нь одоо хариу болгоод Монголын эрчим хүч геолог уул уурхайн одоо өгүүлбэрчний эвлэлийн холбооноос бас 14 минутын урттай бас нэгэн лайвыг хийсэн байгаа. За энэхүү лайв дээр яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо ингээд сошиал дээр бид бүгдийг өндөр цалинтай юм шиг те одоо ингээд 3 сая төгрөгийн цалинтай юм шиг одоо харагдуулахаар тийм мэдээлэл яриаг ингээд өгсөн байна. Энэ бол үнэндээ худлаа зүйл юм а. Яагаад гэх юм бол одоо орон нутагт ажилладаг эрчим хүчний салбарын ажилтан за мөн шинээр төгсөж гарч ирж байгаа залуус маань яг гар дээр сая 300 мянган төгрөгийг л авдаг. Харин одоо дарганаар захирлууд ч юм уу да тий эсвэл бүр олон жил ажиллаж байгаа бүр ингээд насаараа эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин 3 сая мэдээж хэрэг давсан байдаг. Гэтэл тэр хүмүүсийн цалинтай одоо яг ийм эрчим хүчний салбарын ажилтан болгон яг ийм цалин авдаг юм шигээр ингэж ойлгуулах нь бол ингээд өрөөсгөлөө ерөөсөө тийм зүйл бол байдаггүй. Тэгээд үнэхээр манай ингээд эрчим хүчний салбарт ажилладаг залуучууд маань байх юм бол яг энэ лайвны доор хэдэн төгрөгийн цалин авдгаа ингээд бичээд өгөөрэй гэх мэтчлэн хэд бичлэг дээр ингээд ярьдаг. Түүнээс гадна тэрээр одоо илүү цаг ажиллаа гэхэд тэрийг ерөөсөө цалин дээр нэмдэггүй. Тэгэд илүү ажилласан цагаа ингээд биеэр амрая, биеэр эдлэе гэхэд ерөөсөө бид нар тийм боломж нь гардаггүй гэж тэр лайв дээр ярьдаг байхгүй. Тэг хэрвээ та хэд маань санаж байвал би бас өмнөх нэг бичлэг дээр ярьжсэн шүү дээ. Комедиан Равиоли бас яг энэ эрчим хүчний салбарт ажилладаг. Тэгээд энэ салбарын болж бүтггүй байгаа зүйлүүдийн талаар ингээд өөрийнхөө сошиал хуудас дээрээ рил хийж илээ гэдээ ярьжсэн да. Тэгэхэд Равиоли бас ингээд хэлжсэн байхгүй юу? Илүү цагийн мөнгө ерөөсөө боддоггүй. Тэгээд биеэр амрыг гэхээр ерөөсөө ингэж орлого ажилтан байхгүй. Тийм болохоор бид нар ингээд биеэрэж ингэж одоо амарч чаддаггүй. Тэгээд илүү цагаа ерөөсөө бодуулж те ингэж чаддаггүй гэд нэг удаа ярьжсэн. Тэгсэн чинь яг л тэрийг нь энэ хүн энэхүү лайв дээр бас ярьсан байгаа байхгүй юу? За тэгээд эцэст нь энэхүү асуудал яг юу болсон бэ гэх юм бол би яг энэ зүйлийг хараад за яанаас та тог цахилгаан тасрах үедээс та яана гэд бас яг үндэ айжсэн. За тэгсэн чинь тог цахилгаан бол тасраагүй. Юу болсон бэ гэхлээр яг энэ хүмүүсийг ажил хаялт зарлахаас өмнө эрчим хүчний яамнаас тохиролцъё гэдэг тэр зүйлийг бол ингэж хэлсэн юм байна. Одоо жишээлбэл яг хамгийн сүүлд орсон пост нь гэх юм бол яг өчигдөр буюу 7 сарын одоо 5-ны өдөр орсон пост байгаа байхгүй. За үүн дээр цалин нь 30% нэмэгдүүлэх шаардлагыг эрчим хүчний яам хүлээн авснаар 2026-аас 2027 оны хамтын хилцээр үргэлжилж байна гэдэг одоо энэ пост бол орсон байгаа. Тэгэхээр яг эцгийн байдлаар ингээд тохиролцоод те яг ингэж нэмнэ, тэгнэ гэдэг шийдвэр бол гараагүй. Гэхдээ одоо хамтын хилцээр нь ингээд үргэлжлээд явж байгаа юм байна гэж бол би ойлгосон. За энэ болгоны хажуугаар бас л мэдээч хэрэг энэ зүйлийг одоо ингэж нөгөө талаас нь харж байгаа хүмүүс бол гарч ирсэн байгаа. За одоо жишээлбэл яг энэ ганц үхийн майццэг гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй. За энэ постн дээрээ эрчим хүчний салбарын ажил хаялт бол цэвэр улс төрчлөлт гэдэг энэхүү постыг оруулсан. За тэгээд мэдээч хэрэг яг энэ постоо бичээд доор нь маш олон хүмүүс энэ хүн рүү уурлаж бухимдсан гэдэг нь бол харагдсан. Яагаад гэх юм бол мэдээч хэрэг яг одоо Монгол улсад энэ эрчим хүчний салбарыг бүр ингээд энэ салбар руу орохгүй бол анхаарахгүй бол дараагийн цахилгаан станцаа барихгүй бол бүр ингээд маш хэцүү нөхцөл байдал ингээд үүсээд байгаа шүү дээ. Одоо байгаа цахилгаан станцууд нь маш олон жилийн насжилттай болсон. Ингээд засвар үйлчлэгийг хийсэн ч гэсэндээ ер нь бол нэлээд хэцүү байдалтай болсон шүү дээ. Одоо дахиад заавал дараагийн цахилгаан түгээх станцаа барихгүй бол болохгүй байх тийм хэмжээний нөхцөл байдал мэдээч хэрэг үүссэн байгаа. Тэгээд манай Монголд одоо ингэж амьдарч ажиллаж байгаа маш олон хүмүүс яг энэ салбарт ингээд бүр анхаарлаа хандуулад бүр ингээд санаа зовоод байгаа байхгүй. Яагаад гэх юм бол одоо ингээд байл сгээл тог тасалдаг те ялангуяа өвөл одоо тэр өдөр тэр дүүргийн тогийг таслана. Дараагийн өдөр гэл яг юм тог тасрах бүр ингээд хуваар гаргацсан бид шүү дээ. Тэгэхээр яалтчгүй энэ салбар дээр анхаарахгүй бол болохгүй ийм хэмжээний нөхцөл байдал яг өндө үүссэн байгаа байхгүй. Тэгээ би ч гэсэн яг тэр нөгөө Равиолигийн бичлэгийг үзээд нэрэл яг энэ салбарынхаа ажилчдын энэ цалингийн нэрээ нэмэхгүй бол нэрээ үнэхээр л хэцүү байд юм байна гэж бол бодож исэн. Тэгээ та хэд маань үүн дээр бас юу гэж бодож байгаа вэ гэдгийг манай хаан комент хэсэгт бичээрэй. За манай хаан одоо бүгдээрээ дараагийн сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь бол баяр наадамтай холбоотой мэдээлэл байгаа. За тун удахгүй хэдхэн хоногийн дараа гайхалтай Монгол үндэсний баяр наадам маань бол болох чинь. Тэгээд наадмыг бол манай монголчууд тэр чигээр ингээд өргөн дэлгэр гайхалтай
гайхалтайгаар тэмдэглэдэг шүү дээ. Тэгээ би ч гэсэн одоо үүнд бол маш их тогтолж байна. Хурдан наадам болоосаа гэд бүр ингээд тэгсэн ядан бол хүлээж байгаа. Тэгээ энэ жилийн баяр наадамаар 10 хоног амрах юм бэлээ. Яагаад гэх юм бол нөгөө дийлэн хүмүүс маань өөрсдөө аймаг сумруу тэгээ төрсөн нутаг руугаа явж одоо ингэж баяр наадмаа тэмдэглэдэг шүү дээ. Тийм болохоор ерөн сүүлийн жилүүдэд яг энэ наадмын амралтын өдрүүдийг нэлээд уртсгаад за зарим нэгэн ажлын өдөр одоо таарсныг нь одоо нөхөж ажиллаач гэдэг юм уу да тий ингэж бол зохицуулдаг болчихсон. Тэгээ энэ жилийн баяр наадмаар яг 7 сарын 10-наас 19-ний өдрүүдэд ингээд яг 10 хоног бол тэмдэглэх юм бэлээ. За тэгээд үүнээс гадна дараагийн наадамтай холбоотой яригдах зүйл гэх юм бол одоо яг энэ 6 сарын 29-ний өдөр ньюсрум дээр орсон мэдээлэл байгаа хгүй. За үүнд болохоор гишүүд сайд дараа нарыг наадмын төв эндэрт урилгаар залардаг байсныг боловч наадмын нээлтийн тасалбарыг 100% худалдаанд гаргахаар болжээ гэдэг ийм гайхалтай мэдээлэл бол орсон. Тэгэд үүнд нь маш олон хүмүүс бол туртайсан тий. Яалтчгүй ингээд наадмын тасалбарыг ингээд шууд борлуулж байгаа юм байна. Үнэхээр одоо ингэж арт иргэдч гисэн авч болох юм байна гэдэг одоо байдлаар хүмүүс хандчихсан байхгүй. За тэгсэн чинь энэ нь ер нь бол буцаад иргэсэн л те. За энэ зүйлийг ярихын тулд хэдүүлээ эхлээд яг бусад одоо сайтуудын те одоо улсын их хурлын гишүүдээс авсан ярилцлагын талаар хэдүүлээ эхлээд ирээ. За хамгийн ихнийх нь яг хөлөг цэгийн эмэнд орсон жилиг байгаа хгүй. За энэ одоо сурвалжлага дээрээ улсын их хурлын гишүүд наран туяа наарагаас авсан бичлэгийг бол оруулсан байгаа. За тэгээд үүн дээрээ юу гэж асуудаг вэ гэхэлэр энэ жилээс эхлээд одоо ингэж наадмын тасалбарыг гишүүдэд өгөө байсан байна. Урд нь ингэж өгдөг байсан юм уу гэдэг байдлаар наарагаас асуусан чинь наараа болохоор урд нь бол ингэж биднэрт бол өгдөг байсан штэ. Тэгээд энэ жил бол өгөө байсан байлээ. Гэхдээ ингэж өгөө болж байгааг нь бол нэг их буруутахгүй байгаа. Тэгээд гэрээсээ ч гэсэн одоо тий цэнхэр дэлгэцээрээ ч гэсэн ингэж наадмынхаа нээлтийг үзэхэд бол гоё байдэн штэ. Тэгээд тухайн үеийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад яг юм наадмын тасалбарыг авах үгүйгээ шийднэ гэдэг байдлаар яриа өгсөн байгаа байхгүй. Яаж өгдөг байсан шүү дээ. Ханаас Одоо мэдгүй энэ одоо тамийн газар мазраас л өгдөг байсан баг та. Төсөөс цалингийн цалингийн мөнгнөөс аваад яваад гисэн шүү дээ. Өгдөг л гисэн шүү дээ. Одоо энэ жил өгөхгүй гэсэн. Цалингаас бол суудгаад мөнгөний авчихсан гэж юу? Тэгсэн юм шиг байлээ шүү. Тэгжилээсэн юм шиг байлээ шүү дээ. Боо сайн мэдгүй энэ цаанаас л өгдөг байсан. Ер нь бол угаасаа амьдралынхаа туршид үзэх цагтаа үзэл үзэхгүй цагтаа үзэхгүй тэгэл байдаг лээсэн юм чи одоо тэр үзэхгүй бол өвч гэдээсэн юм бас байхгүй. Хэрвээ билет нь олдвол тэр зарж байгаа билет нь олдвол одоо суух газартаа очиж үзэж болно. Олдохгүй бол тэгэл бусны айдлаар гоё телевизээрээ үзсэн ч гоё штэ. Дараагийнхан зариг цагийн миний одоо сайтаас улсын хурлын гишүүн Баярмаас авсан ярилцлага байгаа. За тэгээд энэ ярилцлага дээр Баярмаа гүшүүн яг юу гэж хэлдэг вэ гэхээр одоо жил болгон л бид нарт ингээд үзэх юм уу үзэхгүй юм уу гэл ингээд асуугаад явдаг байсан. Тэгээд энэ жилээс ингээд болиулж байгаа нь бол надаа маш цаашаалтай байна те. Одоо улсын хурлын гишүүн гэхээр л нэг юм одоо илүү юм эрхтэй юм шиг юм зүйл байдаг байсан. Надад бол таалагддаггүй байсан. Тийм болохоор энэ жил яг энэ зүйл ингээд болиулаад одоо ингээд арт иргэдэд ингээд боломж олгож байгаа нь бол надад маш их таалагдж байна гэдэг байдлаар энэ ярилцлага өгсөн бэлээ. Тэгээ урилга огч байгаа л ш. Тэгээ нөгөөтэйгөр яг нэг хэлэхэд бол хамгийн анхны жил очсны ар дээр бол одоо тий надад бол бас нэг эвгүй санагдсан л да. Яг нэг тийм дабл стандарт эдэлж байгаа юм шиг. Тийм учраас би нөдлөө очиагүй. Яг нэг урилгаар очих болдог юм уу? Тий, яг тийг санагдсан. Ерөөсө бүх юм дээр энэ одоо улсын хурлын гишүүд те ямар нэгэн давхар стандарт илүү их юм бидлэхийг бол би бол ерөөсө тэрний байнга эсрэг байдаг. Дараагийнх нь зариг цагийн мэнэс мөн улсын хурлын гишүүн Цэнгүүнээс авсан ярилцлага бол байсан. Тэгээд энэ жилийн наадмын тасалбараа ингээд авч чадсан уу гэд асуусан чинь авч чадаагүй ингээд өглөөний 7 цагт ороход маш хурдан тэр тасалбарууд нь зарагдаад дуусчихсан гэдэг талаар хариулсан байгаа хгүй. Онлайнаар шууд оруулах гэсэн чинь хаалттай байсан. Тэгээд ер нь бол шууд зарагдсан гэд гарч ирж илээ. Тэгээд надад бол бас жоохон сонирхол байсан. За дараагийнх нь өрөг цагийн мэнэс мөн яг улсын хурлын гишүүнээс авсан ярилцлага байсан. За үүн дээр тус гишүүн юу гэж хариулсан бэ гэх юм бол одоо яг энэ жил наадмаа те яг тасалбар аваад ингэж үзэх үзэхгүйгээ бол мэдгүй байна гэдэг байдлаар хариулсан бэлээ. Гишүүдэд урлага тараахгүй гэсэн энэ дээр та юм ярьсан шүү дээ. Тэгэл хамаагүй шүү дээ. Заавал харахалгүй бах те. Энэ жил яаж үзье гэж төлөвлөж байна одоо. Зургатаараа үзэх үү эсвэл шагийн тасалбар аваад үзэх үү? Нэг төлөвлөсөн бол алга. Наадамд ер нь та хэр ач холбогдол?
заах ачаал бүгд өглөө яах вэ? За дараагийнх нь мөн намууцыг эмээнээс улсын хурлын гишүүн Ундрмаас авсан ярилцлага байгаа байхгүй. За тэгсэн чинь тэрээр юу гэж хэлдэг вэ гэхэлэр энэ жил бол ингээд тасалбараа бол авцаан угаасаа баяр наадмаа бол үүснэ. Тэгээд улсын хурлын гишүүд бол яг ийм улсын баяр одоо ийм наадмигч гэдэг юм уу яг иймэрхүү зүйлүүдэд ингээд дэмжих үүсэх нь ингээд зөв юм шиг бол санагддаг. Тэгээд 7 цагт орж 2 тасалбар авч чадсан гэж бол хариулсан гэдэг нь харагдчихсан. Наадмаа билет аваад хамаагүй очиж үзэх нь төрийн түвшиндийн хувьд бол чухал гэж би боддог. Тийм учраас энэ жил би Сэлэнг аймынхаа наадмын нээлтэнд ч очин, төрийнхаа наадмын нээлтэнд ч очин. Наадмынхаа билетийг авсан байгаа юу да төв цэнгэлтгий. Авсан, худалдаад авсан байна. Тийм. 7 цагт босоод Тийм бид нар ч одоо өглөө 7 цагт. Гэхдээ мэдгүй ер нь ингээд зарим хүнд нь олдоогүй, заримд нь алдсан гэж тэгж хэллээ. тэр бол авсан авч юмсан. Тийм 2 билет авсан. Хамгийн сүүлд нь Игүүр Ньюсээс улсын хурлын гишүүн Лодо Самбуугаас авсан ярилцлага байсан. За надаа яг энэ ярилцлага нь бол маш юм шудраг. Одоо яг энэ Лодо Самбууг гишүүн үнэхээр шударгаар тэг үнээр бас дуурч чадсан болов гэж бол би хараад байгаа. Яагаад гэхлээр яг энэ ярилцлага дээрээ энэ наадмын тасалбар гэдэг байгаа зүйл чинь нэг төрлийн ингээ заллин маягийн зүйл бол болоод байна штэ. Яагаад гэвэл арт иргэдэд энэ наадмын тасалбарыг шууд борлуулна гэж зарласан мөртлөө яг үнэндээ над руу ингээ залгасан штэ. Та наадам үзэхгүй үзэхгүй юу гэдэг ингээ залгсан штэ гэдэг байдлаар тэр ярилцлага өгсөн баахгүй. Энэ дээр арчаагүй заллин гэж үзэж байгаа. Ингэсэн штэ. Бүх билетийг зарна гişүүдэд ерөөсөө өгөхгүй гэсэн штэ. Тэгсэн над руу төрийн ёслолоос залгаж ил штэ. Та наадмын нээлт үзэхгүй гэдэг. Боловчтой тий. Тэгээд яг үүнээс нь харахаар нэг юм мафа орсон ч юм шиг тий. Бүр ингэ мэдгүй та хэд маань үүн дээр бас яг юу гэж бодож байгаа вэ? Тэгээд үүнээс гадна бас наадмын тасалбар ингээд өглөөний 7 цагт ингээд борлуулагдаж зарагдаж эхэлнэ гэдэг зүйл явж исэн байна л да. Тэгээд нэгдээд 6 минутын дотор бүх тасалбар зарагдаад дууссан гэж аахгүй. Мөн үүнээс гадна одоо наадмын тасалбарыг мэдээж хэрэг нүг шаглаад те үүний мэд зардаг хүмүүс гарч ирсэн. Үн хаашин гэсэн чинь 500-аас 600 мянган төгрөг гэдэг зүйлүүд бас гарч эхэлсэн байгаа. Одоо яг хамгийн ихнийх нь гэх юм бол энэ мэдгүй зүйлээ асуух гэдэг Facebook групптэй нэг хүний оруулсан пост байгаа хгүй. За энэ постн дээрээ наадмын тасалбар авч чадсан монгол хүн байна уу гэдэг зүйлийг бичсэн байна. За тэгсэн чинь доор нь болохоор алга гэлгснэ. Зарим хүмүүс нь болохоор 600 мянга гэсэн штэ гэдэг байдлаар ийм комментуудыг бичсэн байгаа хгүй. За тэгээд мөн яг үүнийг цахиурцын эмээнийхэн сурвалжилж одоо гаргаж ирсэн байлээ л те. Одоо 7 сарын 1-нд орсон яг энэ бичлэг дээрээ болохоор одоо нүунийг шагийн плет зарна гэдэг хүмүүс рүү ингэж уцсан байгаа. Яг ингээд уцаар залгаад тасалбар хийдэм бэ гэдээ асуусан чинь одоо 500 мянга гэж байгаа 600 мянга гэж байгаа гэх мэтчлэн яг тэр уцсны цаанаас хүмүүс бол хариулж байгаа байхгүй. Тэгэхээр 7 сарын одоо ихээр 500 600 гэдэг одоо ийм үнэтэй байсан тасалбар өнөөдрийн ханшаар бараг л 1 сая төгрөг хүрсэн гэдэг мэдээллүүд ч гэсэндээ хүмүүсийн ийм таамагуд ч гэсэндээ явж илээ. Тасалбар байгаа юм лээ. Агабо. Гэн машиныг 500 дуусчихсан. Дараагийн яригдах зүйл нь стадионы сандал байгаа. Тэд яг энэ талаар сошиал дээр дуурч гарч ирсэн хүн нь яг энэ дуучин дэлгэр мөрөн баггүй юу. Тэрээр өөрийнхөө зургийг ингэж оруулангуудаа энэ сандал бол ингэж арай шүү. Би бол багтахааргүй байна гэд ийм постыг оруулсан. Тэгээд үүнээс нь болоод хүмүүс яг энэ төв стадионы одоо сандалыг бол маш их шүүмжилж байгаа. Мөн зарим сайтууд яг энэ сандалны талаар ийм бичлэг юмыг бас хийгээд сурвалжлага нэвтрүүлгүүдийг бас хийсэн мэлээ. Тэгээ ингээ харахад угаасаа л энэ сандал бол арай хэтэрхий байгаа зү тий. За тэгээд наадамтай холбоотой хамгийн сүүл яригдах зүйл гэх юм бол мэдээж хэрэг төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн бэлтгэл ажлууд явж эхэлсэн байлээ. Тэгэл үүнтэй холбоотой хүмүүс одоо нүг хурд хороололт ч юм уу да тий төв цэнгэлдэх хүрээлээ шууд харагддаг тийм байршилд байгаа хүмүүс ингээл зургийн дараал оруулаад идэг шүү дээ. Яг тиймэрхүү үйл ажиллагаанууд бол явж эхэлсэн байлээ. Тэгэд ууг нь бас манай наадмын нээлт бол бас үнэхээр гоё болтгий шүү дээ. Тэгэд би уул нь яг энэ наадмын нээлтэх ч юм уу эсвэл оройн хаалтын үйл ажиллагааг нэг үзгийн сан гэж бодоод байдаг байхгүй. Тэгээд энэ жил бол угаасаа үзэж чадахгүй яа гэх юм бол хөдөө явж байгаа. Тэгээд ирэх жил одоо үзлэхэд бас л яг иймэрхүү л байдлаар шагийн билет баг авч үзэх юм уу яхин те иймэрхүү л нөхцөл байдалтай байна. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүү орцгоё. За энэ сэдвүүн жүжигчдийн хоорондын бифүүд байгаа. За хамгийн ихэнд ярих одоо хоорондоо биф үүсгэсэн жүжигчд гэх юм бол Баттүр болон Цогтоо нар байгаа хгүй юу. За тэгэхэд яг ингээд би бинтгээ шууд ингээд маргаад
байсан зүйл бол биш. Гэхдээ бичлэгээр тэрийг илэрхийлсэн гэх юм уу. За энэ нь юунаас хаанаас эхэлж үүссэн бэ гэх юм бол одоо Аригуны подкастэнд жүжигчин Баттүр орсон юм байна л да. За тэрээр энэ подкастын нэг хэсэг дээр нь цогтоогийн талаар цогтоо болон жижигэн талаар юм яриад тэрэн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхэлэр энэ кинон дээрээ хитрхи юм хараалыг ашиглах юм а тэрийг нь хүүхэд залуучууд үзэж байгаа. Тэгээд хүүхдүүдэд яг ямар үлгэр дуурайлал болж байгаа юм бэ? Ингэж болохгүй гэдэг байдлаар тэр подкастн дээр ярьсан байгаа байхгүй юу? Хараалыг нэмэх харамтлаа лээ. Тийм нэмэх харамтлаа цогтоо жижигээр. Тийм. Ялангуяа тэр цогтоо дүүгэн дээр ярьж байгаа. Чи битгойн үрдээ 100 сая давсан баг битгойг бараг шорнгийн тийм болохоор ингэ байж өгчээсаа энэ бол одоо аим хортоохгүй. Тэрийг бол одоо амар олон хүүхдэд дүрээсэн бохгүй. За тэгсэн чинь үүнийг нь жүжигчин зогтоо үзээд өөрийнхөө сошиал хуудас дээрээ бас дуурч гарч ирсэн байгаа. За үүн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхэлэр ер нь л тэ кинон дээрч тэр одоо надаас гадна хит хитэн жүжигчид юм хараалын үг хэлдэг. Одоо иймэрхүү зүйлүүд бол байдгийн штэ. Тэгээд яагаад зөвхөн намайг онцлоод тэ ингэ над руу ингэж дайрсан болоо. За үүнээс гадна тэр хүний одоо яриад байгаа тэр нэмэх 17 цувралчин бол айл олон жилийн өмнө хийгдчихсэн ийм цувралаа. Бидний дараа зөндөө олоод ингэ таарч явахдаа нэг удаа надад ингэж нүүрэн дээр хэлээг өмөртлөө яагаад заавал ийм подкастэнд ингэж орохдоо ингэж ярьсан болоо гэдэг байдлаар тэр бичлэгээс хийсэн байгаа байхгүй юу? Үг хэлэхгүй бол болохгүй санагдаад байна. Дэрлгүүлээд байгаа юм шиг. Энэ жүжигчин намайг одоо ингэж хараалын үг хэлдэг болчихсон гэд яг нэг ярилцлага өгч байгаа байхгүй юу? Тэгсэн. За яг хөө намайг зөвхөн онцож хэлж чинь тий. Уг нь бол одоо жүжигчин цэрэн бол дах, за барах баах, болдэрднах өөр хит хитэнтэй сүүл фантастик тий. Одоо ингээд зөндөл хилдэг байхгүй хараалын үг. Тэгэхэд ингээд намайг онцож хэлж байгаад нь би жоохон хүн дээр хүлээж аваад энэ яагаад нэг бол одоо намайг ингээд кино уурлахаас ингээд болж гинэ явж гинэ гэж бодоод байгаа юм болов уу? Тэг яагаад намайг одоо онцолж ингэж хэлж байгааг нь би юусаа сайн ойлгосонгүй. Дараагийн жүжигчд нь Mask Production-ы 2 одоо жүжигчин байгаа. За нэг нь болохоор Мөнх сайхан, нөгөөх нь болохоор Ганц зэрэг гэдэг 2 жүжигчин байгаа. Гэхдээ энд яг beef гэж хэлэх нь одоо зөв буруу юм мэдэхгүй байна. За үүн дээр юу болсон бэ гэх юм бол жүжигчин Ганц зэрэг өөрийнхөө Facebook хуудаснаа за мөн өөрийнхөө Threads дээрээ одоо дараах постуудыг бол бичсэн байдаг. За хамгийн эхлээд болохоор хошин урлагт би шүгэл үлээж хүү бас кино урлагт хаахаа гэдэг одоо энэ постыг бичсэн байна. За үүнийхээ дараа 18 жил нэг ахын дарамтанд явлаа. Хэлсэн үг нь хингэргнийхээ дунд чихэн түлэрч тойгууртаа хахаж өгөх гэдэг үг 10 жил дааж явлаа гэт тэнгуүтэй жүжигчин Мөнх сайхныг меншн бол хийсэн байсан. За тэгээд үүнийхээ дараа дахиад хилж байж сэтгэл тайвшраа олон хүн намайг уусан гэж боджээ. Үгүй би устгахгүй гэдэг гих мэтчлээ. Эдгээр одоо ингэж постуудыг оруулсан байхгүй. Тэгээд айл айлыг нь Facebook дээрэж тэр Threads дээрэж тэр оруулсан. Тэгээд яг Threads дээр хэдэн хүнд ингэж хүрсэн байна гэдэг нь харагддаг шүү дээ. Тэгэхэд эдгээр постууд нь ерөнхийдөө л нэг 100 хэдэн мянган хүнд бол хүрсэн дээ. 100 хэдэн мянган хүн уншсан гэдэг нь бол харагдчихсэн. За үүнийг нь бол яг жүжигчин Мөнх сайхан одоо хариу барьсан ч юм уу да тий ямар нэгэн бичлэг ч юм уу пост ч юм уу хийсэн огт байхгүй. Харин өөр нэг хүн болохоор яг энэ жүжигчин Ганц зориг жүжигчин Мөнх сайханд төрсөн өдрийн мэд хүргэжсэн те. Тэгэд энэ пост нь болохоор 2025 оны 11 сарын 27-нд оруулж исэн постуудыг ингэж гаргаж ирэнгүүтээ тийм үү хааха гэдэг одоо постыг мөн өөрийнхөө Threads хаяа дээр оруулсан байхгүй. За тэгсэн чинь үүнийг мөн жүжигчин Ганцоо одоо өөрийнхөө Threads дээр оруулангуудаа ингэж л хүндэлж явлаа гэдэг байдлаар энэ постоо бас ингэж оруулсан байна. За дараагийн хүмүүс нь гэх юм бол жүжигчинд олохор болон жүжигчин отхон цэцгнэр байгаа. За энэ хоёр хүний талаарх мэдээллийг яг 7 хоногийн өмнө People сэтгүүл гээд Facebook одоо хуудаснаа пост оруулсан байсан байхгүй. Тэгээд үүнийгээ болохоор бүр юм real байдлаар тэ бичлэг байдлаар бол оруулж гисэн байсан. Тэр жүжигчид нь хоорондоо зодтолтоод их театраасаа хөөгдөж гэдэг байдлаар тэр бичлэг дээр оруулж гисэн байгаа байхгүй. Гэхдээ яг юунаас болж зодтолцсон тэгээд яг ямархуу одоо үйл явцтай явагдаж байгаа ч гэдэг юм уу та тэ өөр ямар нэгэн мэдээлэл байхгүй. Харин тэднийг одоо театраасаа хөөгцсөн үүнээс нь улбаалаад жүжигчин урнаа буцаад театртаа одоо орж одоо ажиллаж эхэлсэн гэдэг байдлаар тэр бичлэгээ оруулсан байсан. Гэтэ энэ нь яг аль бие усар батлагдсан зүйл бол байхгүй. Тэгээд одоо эдгээр жүжигчтэн ч гэсэндээ те энэ мэдээлэл бол худлаа үнэн гэд одоо ингэж
илэрхийлж өөрсдийнхөө сошиалэр гарч ирсэн ч юм уу да тиймэрхүү зүйл ерөөсөө байхгүй. Тэгээд ямар ч байсан энэ пэйж дээр ийм мэдээлэл бол орсон байна. Дараагийн яригдах мэдээлэл маань одоо энэ баяр наадмын өмнө одоо салбартаа мундаг ажиллаж байгаа тий. Одоо дуучид, уран бүтээлчид, жүжигчид, эмчнэр, за тэгэл сэтгүүлчид, телевизийн салбарынхан, за профессор, докторууд гэл одоо салбартаа мундаг ажиллаж хөдөлмөрлсөн хүмүүст шагнал гардуулах ёслол бол болдгоо шүү дээ тий. Тэгээ сүүлийн хэдэн хоног яг энэ шагнал гардуулах ёслол болоод тэгээд эдгээр мэдээлэл нь одоо сайтууд, пэйжүүд дээр ороод маш олон хүмүүсийн анхаарал хандлагыг бол аваад явж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За тийм болохоор та нартаа яг ерөн л хүмүүсийн дийлэх одоо таньдаг олонний танилуд гэх юм уу одоо хүмүүсийн таньж мэддэг хүмүүсийн талаарх одоо энэ шагналуудыг дурдъя гэж бодлоо. Яагаад гэх юм бол бүх шагналуудыг хэдүүлээд дурдах юм бол угаасаа дуусахгүй. За тийм болохоор яг энэ онцлог хүмүүсийн талаарх мэдээллийг та нартаа хүргэе. За хамгийн ихний хүн гэх юм бол дефакто жаргал сайхан Монгол улсын гавьяат эдийн засагч болсон байна. За дараагийн нь болохоор Монгол улсын холимог тулаанч Нандин Эрдэнэ Монгол улсын гавьяат тамирчин цолоо шагнуулсан байна. За дараагийнх нь жүжигчин Батминд хөдөлмөрийн гавьяаны улаан дүүгийн одонгоор шагнагджээ. За тэгээд Камертон хамтлагийн дуучин Ган Эрдэнэ Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртэв. Камертон хамтлагийн ахлагч бол Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртэв. Гэх мэтчлэн иймэрхүү мэдээлэл явсан байгаа. За тэгээд энэ мэдээлэл дээр болохоор мэдээч хэрэг Камертон хамтлагчин бол 4 гишүүнтэй. Тэгээд яад хоёрт нь ингээд шагналагчид хоёрыг нь ингээд орхичваа гэдэг зүйл сошиал дээр нэлээд яригдчихэж байгаа. За үүний гэрчлэх хүн гэх юм бол яг дуучин Сэрчмагийн бүр оруулсан пост байгаа байхгүй. За үүн дээрээ болохоор болдог Канада Монгол улсын гавьяат жүжигчин болж байгаад нь баяр хүргэе. Эпа медэд минь яагаад адилхан өгсөнгүй вэ гэдэг ийм постыг оруулсан байгаа. За дараагийнх нь гэх юм бол Гисэргой гэдэг хүний оруулсан пост байна. Хүрээлтэнд нь өгөх гэсэн чинь 20 ан байсан байхгүй юу да хаха гэх мэтчлэн таныг юм жок байдлаар бас ийм пост оруулсан байгаа байхгүй. За дараагийнх нь болохоор инхцэг Эрдэнэ Бэлэг гэдэг хүний оруулсан пост гэх юм бол Камертонд гэдэг нь ингээд зүрх тавингуудаа чич үлдсэн хоёрнд баярлаж байхад хэдүүлээ дутъя гэдэг байдлаар иймэрхүү постыг оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй энэтэй Камертон хамтлан ингээд 4 гишүүнтэй хахад яагаад хоёрт нь нөгөөд хоёрыг нь орхиж байгаа юм бэ гэдэг байдлаар хүмүүс сошиал дээр нэлээд шуугч ах шиг бол харагдсан. Тэгээд бусад одоо шагнал авсан эрхмүүдэд дурдвал Монгол улсын авраг Эрхэн Баяр Монгол улсын гавьяат тамирчин цол хүртвэ. Жүжигчин Цэрэн Болт буюу одоо Цэбо Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Дуучин Оюун Бэлэг Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртлээ гэж байгаа. За энэ дуучин Оюун Бэлгийн хувьд гэх юм бол дуучин Ариунагийн үеэл ах штэ тий. Тэг нүг энийгээрээ хүмүүсээ энийгээрээ гэд за sorry шүлэг уншчлаа. Тэгээд тэр дугдуулдаг хүн байгаа штэ. Тэгээд бас яг энэ дуучин нэр хүмүүс нэлээд хил ам хийгээд байх шиг бол харагдсан. Одоо жишээлбэл энэ хүний яг юм зураг хүрхтэй бичлэг болон зургууд дээр хүмүүс энэ хүн яг яасан гэж ийм одоо цол тэмдэг авч байгаа юм бэ гэдэг байдлаар хүмүүс жаахан шөмжилж байгаа юм шиг бол харагдсан байгаа. Дараагийнх нь дуучин Бурмад Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртэв. Зэн драмын Эрдмийн театрын жүжигчин Пүрвт орчид Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртэв. Жүжигчин Одон Чимэг Монгол улсын артын жүжигчин цол хүртвэ гэдэг ийм мэдээлэл ол явж исэн. Тэгээд жүжигчин Одон Чимэгийн хувьд гэх юм бол те яг ингээд цол тэмдгээ аваад гарч ирж үеэр нь түүний нөхөр болох жүжигчин Бархуу ингээд маш гоёр ингээд угтаж авч байгаа бичлэгнээс явж исэн. Тэгээд энэ хоёрын бичлэг бол бас нэлээд олон пэйжүүд дээр, сайтууд дээр ороод олон хүмүүсийн хайрыг бас ингэж татж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Дараагийн яригдах хүмүүс маань 100-ны манлай дуучин Pop Diva Монгол улсын гавьяат жүжигчин Саран Туяа, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн ээлж дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Ариуна нарт Монгол улсын артын жүжигчин цол хүртээж гарч ирч буй баярт мөч гээд за энэ мундаг хоёр дуучин маань Монгол улсын артын жүжигчин цол тэмдгээр ингэж одоо шагнагдсан байгаа. Тэгээд бас яг энэ үйл ажиллагаан дээр ингэж харахад те дуучин Ариуна болон дуучин Саран Туяа хоёр хамтдаа ийм
гайхалтай шагналыг авсан, хамтдаа гайхалтай зургнуудыг татуулсан гэдэг нь бол үнэхээр гоё бол харагдчихсэн. Энэ хоёр хүнийг бол мэдээж ингээд гадаан зөндөө олон хүмүүс хүлээж байгаа штэ тий. Тэгээд бүр ийм гайхалтай тайзыг засаад тэгэд энэ хоёр мундаг дуучид маань бас арт төмөндөө зориулаад маш гайхалтай дуунуудыг бас дуусан бэлээ. Тэгэд энэ бол надад бол хэр баргийн харагдаад байдаггүй тийм гоё ийм баярт мөч юм шиг те яаж ч тийм гоё тайз зассан, яаж ч тэгж гоё хамттан ингэж дуулуулсан тэр үйл ажиллагаа бол бас үнэхээр гоё харагдчихсан. Тэгсэн чинь зураач оргил дуучин Ариуна болон дуучин Саран Туяа хоёрыг одоо ингэж харуулсан байдлаар тэ нэг юм хошин маягийн зургийг бас оруулсан байсан. Энэ зураг дээр болохоор зэрэг шагналаа авчих үед гэтгсэн чинь нэрсийн тарааллаар би төрүүлж авсан гэлтэй ингээд хооронд ингээд өрсөлдөж байгаа юм шиг байдлаар юм инээдтэй нэг тийм постыг бас оруулсан гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд мэдээч хэрэг энэ үйл явдал дээр бас яригдах хүн гэх юм бол гитарчин, ай зохиогч, продюсер өөжи буюу Өлзөө орших байгаа. Тэгэхээр яг энэ тэ артын жүжигчин цоол тэмдгээ авахын гайхалтай баяр мөчтөр ирээд дуучин Ариуна, Оюун Бэлэг, Саран Туяа гэлтэй эдгээр бүх дуучдад одоо баяр хүргээд цэцэг өгөөд ингээд зураг бас авахулсан гэдэг нь бас харагдчихсэн. Тэгээ уул нь бол миний яг өмнөх оруулсан бичлэг дээр яг энэ дуучин Саран Туяа болон гитарчин өөжгийн хоёрын ийм бифний талаараас ярьсан шүү дээ тэ. Гэтэл нэг нь ингээд ийм гайхалтай цоол тэмдгээ шагнуулсан чинь ингээд баяр хүргээд ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш ийм хүндлэмээр зүйл юм шиг бол надад санагдсан. Мэдээч хэрэг бас яг энэ цоол тэмдэг шагналуудыг авсан энэ гайхалтай дуучид маань өөрсдийнхөө одоо нөгөө цоол тэмдгийн одоо найр гэх юм уу тэ одоо металлах тийм найруудыг бас хийсэн мэлээ. Тэгээд гитарчин ай зохиогч өөжгийн бас тэр найрнууд дээр нь оцсон гэдэг нь бол харагдчихсан. Буцаад хэдүүлээ яг шагнал авсан эрхмүүд дээр очиход Шунхлаг группийн ерөнхийлөгч Бацайхан хөдөлмөрийн Баатар цол хүртлээ гэдэг бас ийм мэдээлэл явж исэн. Тэгээд хөдөлмөрийн Баатар гэдгсэн чинь ууг нь манай өвөө бас хөдөлмөрийн Баатар хүн байдаг хгүй юу. Тэгээд ялцчгүй өвөөгөөрөө бас үнэхээр бахархаж явдгаа. Энэ бичлэгийг далимдуулаад бас тэрийгэ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд дараагийн мэдээлэл гэх юм бол Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр Гавьяат тамирчин Цэрэн Баатарын гэр бүлд 2 өрөө байр хүлээлгэн өглөө гэдэг ийм гайхалтай мэдээлэл бас явж ирсэн. Тэгээд шагнаж байгаа бол нүг шагнасан шиг шагнах хэрэгтэй гэдэг шиг те энэ бас үнэхээр гайхалтай баярт мэдээ баадтай те. За sorry манайха хоолой сүүжлөө. Окей. За ингээд хэдүүлээ эдгээр бүх шагнал авсан гайхалтай мундаг уран бүтээлчдтэй гайхалтай мундаг хүмүүстэй томоос том баяр хүргэцгээе. За манайхан дараагийн ярих сэдэв маань Монгол улсад болж байгаа одоо юм тоглолтууд, фестивалуудтай холбоотой мэдээлэл байна. За тэгээд урд өмнөх жилүүдэд мэдээч хэрэг нөгөө Монголын 100 тий Монголын юм 6 цэнгэл гэх юм уу та тий одоо юм гоё дулаахан байх зуны өдрүүд ховорхон учраас одоо яг энэ боломжит өдрүүдтэй хүмүүс тааруулаад ингээл тоглолт юмнуудыг зохион байгуулдаг штэ. Гэхдээ энэ жил бол бүр юм фестивалууд илүү их болдог болсон юм шиг харагдаад байгаа. Урд нь бараг л яг Ара фестивал гэж сүүлд болдог болсон. Playtime бол ингээл жилээс жилд болж байгаа хэмтчлэн зүйлүүд байгаа. Гэхдээ энэ жил бүр юм хөдөө орон нутгуудад олон юм фестивал тоглолтууд болж байгаа гэдэг нь бол харагджилээ. Тэгээд одоо миний яг энэ дуртахаас гадна өөр бас тоглолт фестивалууд бол болж байгаа байх. Гэхдээ надад харагдсан яг эдгээр байгаа учраас би яг энэ хэдийгэ дурдчих гэж бодлоо. За хамгийн ихнийх нь хөх баавгай фестивал гэж аахгүй. Энэ нь бүр одоо хөвсгөлттэй бүр мөрөнд болж байгаа ийм үйл ажиллагаа юм байна. Дараагийнх нь Homer Green Festival гэх тэнгүүтэй бүр ингэ сэлэнгэд болж байгаа ийм үйл ажиллагаа байгаа байхгүй юу. Тэг бүр ингэ богоонтой ийм тоглолт юм шиг те тэгж яг энэ постероос нь бол харагдчихсан. Мэдээж дараагийнх нь бол Ара фестивал байгаа. Ара бол одоо бүр юм өргөн одоо цар хүрээнд болдог болчлоо шүү дээ те. 7 сарын 1-ээс 8 сарын 1-ний хүртэл бүр юм сарын урттай те одоо ингэ 7 хоног болго өөр өөр юм үйл ажиллагаатай ийм гайхалтай бас фестивал болдог болчлоо. Тэгээд нэлээд олон хүмүүс мөн Ара руу явдаг болсон гэдэг нь бол харагдчихсан. За тэгээд яг Аратай холбоотой гэснээс яг Physical Asia-гийн шилдэг мундаг одоо тамирчид
эмчнүүд Монгол улсад ирээ. Тэгээ бүр Ара дээр очсон гэдэг нь бол харагдсан. За тэнд бол яг Австралийн баг тамирчид дээлийнхэн ирсэн байлээ. За мөн Солонгосын баг тамирчид ирсэн байсан, мөн Японы баг тамирчид ирсэн байсан гэх мэтчлэн ийм гайхалтай үйл ажиллагаанууд бас зохион байгуулагддаг болсон байлээ. Мэдээж хэрэг хэдүүлээ фестивал тоглолт ярьж байгаа Playtime-ыг ярихгүй байж юусоо болохгүй. Гэхдээ миний анзаарснаар энэ жилийн Playtime жоохон ийм чимээгүй намуухан болж байгаа болов гэж бол бодогдсон. Одоо өнгөрсөн жилүүдэд ингээл яг хүмүүсийн сториг ингээд харахад баг хүн болгол ингээл хоцсон байгаа юм шиг харагддаг байсан бол энэ жил жаахан хүмүүс нь бага байсан болоо да гэж бол би бодож байгаа. Гэхдээ эх жил бол бүр ингээд маркетинга илүү хийх бах. Эх жил бол бүр олон хүмүүс Playtime-д явах гэж бодож байгаа. Яагаад гэвэл эх жил бас яг Playtime-ийн ойн одоо тийм арга хэмжээтэй үеийн юм бэлээ. Тэгэд Playtime-тай яг холбоотой гэж хэлэх нь зөв үү буруу юу? Гэхдээ Playtime-ийн үеэр хүний амь насанд хүрсэн аимшигтай тийм мэдээ бол гарсан байгаа. Тэр нь яг өнөөдөр буюу 7 сарын 6-ны өдөр гарч эхэлсэн баггүй. За хамгийн эхлээд яг энэ Playtime 2026 яв хүмүүсийн групп гэдэг дээр би нэгэн пост харсан. За энэ постн дээр наача 20 настай залуу төмөр уцаар боомлуулж олсон юм болов guys гэдэг одоо ийм пост бол явж ирсэн. За үүний дараагаар ер нь мэдээллийн одоо сайтууд дээр яг энэ талаарх мэдээлэлүүд орж эхэлсэн байгаа. За одоо жишээлбэл яг энэ захиур цагийн мен дээр орсон мэдээ байгаа хгүй. Playtime үзэхээр явсан 20 настай эрэгтэй нас барсан хэрэг гарчээ. Тэрээр тоглолтын хашааны ойролцоо хоолоогоо төмөр уцаар боомлуулсан байдалтай олдсон байна гэдэг бүр ийм аимшигтай мэдээлэл явж байгаа. Цөөн захиур цагийн мен гэхгүйгээр одоо өөр мэдээллийн сайтууд ч гэсэн яг энэ мэдээлэл орсон байгаа. Тэгэд энэ хүн бол ингээд амиа хорлсон биш те бүр ингээд боомлуулад нас барсан байдалтай олцсон гэдэг ийм мэдээлэл байгаа хгүй. Энэ бол үнэхээр амар аадтай тий. Тэгээд одоогоор бол яг үүнээс өөр мэдээлэл байхгүй. Мэдээж хэрэг яг одоо цагдаагийн алба хаагч нар бол яг энэ хэргийн араас одоо ингээд мөрдөн шалгах ажиллагаа бол хийгдэж байгаа байх гэж бодож байна. Тэгээд яг үүн дээр хэлээд бид нэр ер нь л хаанч явсан гэсэн те сонор сэрэмжтэй байхгүй бол бүр ингээд болохгүй. Ялангуяа одоо ингээд хортойж байсан гэсэн 21-тэйж байсан гэсэн хүүхдүүдийн хаартаас заалгадаг хаардаг хяндаг л байхгүй бол ер нь л бас ингэж болохгүй гэдэг нь бол харагдаж байгаа юм шиг бол надад санагдаад байгаа. Тоглолттой холбоотой дараагийн мэдээлэл гэх юм бол Mobicom-ийн зохион байгуулсан Red Show бол болсон байгаа. Тэгээд Red Show-ны гол одоо уран бүтээлчтэн дуучин Ука, Татар, Morning Star хамтлагууд бол байсан. Тэгээд би бас нэр яг тэр тоглолтыг үзсэн. Red Show бол үнэхээр гоё бол болсон. Зохион байгуулалт маш сайтай те гадаа нэгэд маш олон асрууд байсан учраас хүмүүс орохдооч гэсэн нэг одоо оочор дараалал үүсэхгүйгээр маш гоё ороод маш гоё тоглолтыг бол үзсэн. За эдгээрээс гадна дуучин Болт мөн өөрийнхөө тоглолтоо хийх чаа гэдэг мэдээлэл байгаа. За хийхдээ бүр үн төлбөргүйгээр энэ тоглолтоо хийх чаа гэдэг мэдээлэлээ 7 сарын 3-ны өдөр өөрийнхөө сошиал хуудас дээр оруулсан байгаа хгүй. Чухал мэдээлэлээ хөгжим болц хүн сонсох зүйл биш өөрчлөлтийг эхлүүлэх хүч юм а. Би хөгжмөөр дамжуулан нийгэмдээ эргэн нөлөө сайн сайхан хүн хүнээ хайрлах үн цэнийг бүтээх шинэ алхмаа эхлүүлж байна гэд тэгээд яг энэ бичлэгээ бол оруулсан. Тэгтээ яг ингэж үзэхдээ яг энэ урам гэдэг аппликейшн руу ороод нэг юм бүхлэгч илүү нэг юм явуулах жилөө нэг тийм үйлдэл хийж тэр одоо тасалбараа авах эрх нь үүсэх юм бэлээ. Тэгээд би яг энэ бол яг бодтой мэдээлэл биш замнахан. Гэхдээ би яг энэ талаар нэг найзтайгаа ингээд ярьдаг байхгүй юм өнөө тоглолт хийх чам байна гэд ингээд найзтайгаа ингээд хуваалцсан чинь манай найз болохоор яг энэ аппликейшн руу н ороод тэгээд иймэрхүү аппликейшнуд бол яг хүмүүсийн мэдээллийг ингэж бүглүүлдэг хүмүүсийн мэдээллийг ер нь бол авдаг тийм зүйл бас байдаг гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр та манаас яг зүгээр бодчихгүй те. Гэтэ энэ үнэхээр ингэж хүмүүсийн мэдээллийг авах гэдэг юм уу эсвэл өөр зорилготой юм уу гэдгийг бол мэдэхгүй байна. Тэгээд нөгөө талаас болохоор яг энэ тоглолтод үн төлбөргүй те ингэж болох юм чинь миний бодлоор бүр маш олон хүмүүс очих байх гэж бол би бодоод байгаа. Нэрийг энэ тоглолт 8 сарын дундуур байсан санагдаж байна. Би тэгээд яг тэр өдрийг нь хаарчаад яг энэ хэсэгтээ яг хэдэн сарын хэдэнд болох вэ гэдгийг нь оруулчих. Ямар ч хэсэн болох газар нь social park байсан бол санагдаад байна. За одоо бүгдээрээ бичлэгнийхаа хамгийн сүүлд яригдах сэдв рүүгээ орж ийн буюу энэ нэг Монголд дахиад л шатхууны асуудал үүслээ гэдэг талаарх мэдээлэл байгаа. За хамгийн эхлээд би яг өөрийнхөө харсан одоо постноос эхлээд яриад явъя гэж бодож байна л доо. Гэтэ яг энэ талаарх мэдээллийг ямар нэгэн ийм одоо яг мэдээллийн их сурвалж болох те одоо сайтууд дээр бол ороогүй. Зүгээр нэг хүмүүсийн одоо Facebook групп тэгээд
тэгээд яг юм албан ёсны их сурвалж болох үс биш одоо Facebook пэйжүүд дээр орж исэн мэдээлэл байгаа хгүй. За хамгийн ихнийх нь энэ 12 Азийн од гэдэг энэ Facebook пэйж дээр орсон пост байгаа. За энэ постн дээр Путин түл шатхууны бүх экспортоо зогсоох шийдвэр гаргалаа гэдэг ийм одоо пост ингэж орсон байхгүй. За тэнгүүтээ дараа нь ингээл яг энэ асуудал ингээд яг түлшгүй болоод байгаа мó болоогүй мó гэл ингээл хүмүүс нэлээд болж исэн. Тэгээд мэдгүй зүйлээ асуух гэдэг групп дээр хүүе бензин зүг зүгээр гэд байхад очрлоод байх юм аа малнуудаа гэдэг бас пост орсон. За тэгээд эдгээрийн дараа болохоор яг энэ Time цэг эмэн дээр өнөөдөр орсон пост байгаа байхгүй. За энэ дээр Украины алсын тусгалтай дроны цохилтууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрийг урд өмнөхөөс илүү эрчимтэй онцны улмаас тус улсад шатхууны хомсдол гүнзгийрч Москва дотоодын хэрэгцээгээ хангахын тулд анх удаа энэтхгээс бензин импортлж эхэлжээ гэдэг ийм мэдээлэл орсон байхгүй. Тэгэхээр одоо Орос улс өөрсдөө нүг бензинийг гаргах биш өөрсдөө өөр улсаас бензин бүр юм авах хэмжээний үйл явдал болоод байна гэдэг талаар яг энэ Time цэг юмэн дээр орсон байгаа байхгүй юу. Яг энэ талаар одоо Монголын сошиал дээр яг бензингүй болоод байгаа мó бензинтэй байгаад байгаа мó гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Тэгэд яг энэ салбарын одоо сайд нь өөрөө ямар хариу тайлбарыг өгөөд байгаа вэ гэхээр одоогоор шатхууны хомсдол ийм үүсээгүй нөөц ийм хэвэн байгаа учраас та хэд ингэж сандрах ямар ч шаардлагагүй. Яалтчгүй хүмүүсийн нөгөө аялж зугаалдаг ийм улирал эхэлсэн учраас одоо шатхуун түгээх станцууд ийм очор дараалалтай байгаа ийм асуудал байгаа болохоос тийм асуудал ерөөсөө үүсээгүй гэдэг ийм мэдээллийг бол өгөөд байгаа байхгүй юу. Одоо үүнийг яг TV5 цэгийн оруулснаар болохоор нэгт өнгөрсөн 2 дахь бүх сумдын наадам болсон орон нутгийн таталт эрс нэмэгцээ 2 дугаарт амралтын өдөр хотын агуулгууд амардаг юм а. Тиймээс ердийн үед ч нэг дэх өдөр шиг баг зэрэг ачаалал нэмэгддэг. За 3 дугаарт наадам гэд их хэмжээгээр авдаг үе таарч байна. Аймын өдрүүдэд бүх аймгийн наадам болно. Хүмүүс хотоос гарах бэлтгэл хангаж байна. За тэнгуүтээ эцэст нь өнөө шөндөө бүх шатхуун түгээх станцыг цэнэглээд дүргэнэ. Одоогоор шатхууны нөөц хангалттай байгаа учраас сандрах шаардлагагүй дээ гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ гэдэг ийм зүйлүүд ингэж орсон бохгүй. Одоо яг эдгээр мэдээлэлтэй яг аль нь үний аль нь худлаа гэдэг нь яг үндэ мэддэхгүй байгаа. Бас миний харж байгаа болохоор яг энэ талаар одоо ингэж яг их сурвалж байгаа болгох тэр сайтууд ийм мэдээлэл пост юм оруулахгүй байгааг нь би бас ингэж жоохон гайхаад байгаа байхгүй. Нөгөө талаас болохоор манай бас ингэж шатхуун авахгүй ч нэлээд очрлсон гадар юу нэм шатхууны асуудал байгаа юм шүү дээ гэдэг зүйлийг өгсөн. Бас манай нэг ах гадар яг 95 бол байхгүй байна. Шатхууны ийм хомсдол үүсээд байгаа гэдэг нь үнэн байж магадгүй юм шиг байна. Яагаад гэх юм бол гадар 95 байхгүй байна гэдэг мэдээллүүдийг яг одоо дотоодын миний ойр тойрны хүмүүс яг иймэрхүү мэдээлэл өгөөд байгаа байхгүй. Яг үнэхээр одоо шатхуунгүй болоод байгаа юм уу яагаад гэдгийг бол мэдэхгүй байна. Тэг үнэхээр шатхуунгүй болоогүй л байгаасаа гэж яг үндэ бодож байна. Яагаад гэх юм бол бид нар ч гэсэн одоо наадмаар одоо аархан гар бол явах гэж байгаа. Тэгээд шатхууны юм асуудалтай бол нэрээ яг яах юм бэ гэдэг бас ингэ гайхаал яг үндэ байж байна. За ингээд та нартай Монголын одоо сошиал дээр Монголын нийгэмдэр болсон сүүлийн үеийн сонин сайхан ховж юудыг хүргэлээ. Тэгээд удахгүй бас баярт наадам болох чинь. Тэгээ би бол яг нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Би одоо ингээд аархан гайхах гээд бүр үнэхээр ингээд доогтлоод ингээд баярлаад бол байж байгаа. Ялангуяа сүүл үед тэр бичлэг яах вэ, энэ бичлэг яах вэ? За тэрнийхээ нэг рилийг энийхээ нэг гэл бас хажуур нь хүүхдүүдөөд өөрөө өвдөд бүр ингээд айгүй ачаалалтай бүр ингээд толгоо байн ажилласан ийм өдөр хоногуд бол болж өнгөрлөө. Тэг үнэхээр одоо толгоогоо жоохон амраамаар жоохон ингэж бодит байдлаас одоо юу гэдэг энэ бүх одоо ажил юмнуудаас ингэж жоохон хөндөрчтэй зүгээр л гоё ингэж агаар сэлхэнд гараад толгоогоо амраагаад гоё ингэж аялж зугаалмаар байна. Тийм болохоор одоо ингэж бүр ингэж амралтыг тэсэн ядаа хүлээж байна. Тэгээ та хэд маань бас энэ баяр наадмаар хаагуур яаж зугаалах байгаа вэ? Яаж аялах байгаа вэ? Баяраа яаж тэмдэглэж байгаа вэ гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. За үүнээс гаднаас та нартай нэг анхааруулгын нэрийг хүргэхгүй болохгүй байх гэж бодож байна. Яг өнөөдөр орсон сайтууд дээр орсон нэг мэдээлэлээр гадуур одоо үер бол маш их байгаа юм билэ. Тийм болохоор яг үерээс хамаарад голд тоглож исэн хүүхдүүд хид хідэн хүүхд бол нас орсон бас аимшигтай мэдээлэл байлаа шүү манайхаа. Тэгэхээр та хэд маань хэрвээ гол устай ойрхон бол хүүхдүүдэд ерөөсөө хараанаасаа салгаж болохгүй. Ер нь л гол руу бараг оруулаад ч тийм мэдээ. Одоо мэдээч хэрэг тэр одоо энэ нас орсон хүүхдүүдийн эцэг хинч гэсэндээ те ийм эрсдэл гарна гэдгийг мэдгүй л явжаад хүүхдүүдэд алдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ сонор сэрэмжтэй байгаарэ гэдэг уриалгыг хүргээд энэ удаагийн бичлэгээ дуусгая. Тэгээ та хэд маань энэ үндэсний гайхалтай баярт наадмаараа сайхан баярлалаа манайхан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөрх хүмүүс минь түр баяртай.